Зарцсан барилгын танд багтсан түлэнхийн төвийн барилгын суурь зүтгэх гаркад цуслах ажил эхэлсэн ч санхүүжилт байхгүй шалтгаанаар дахин зогсжээ. Уг нь түлэнхийн төвийн шинэ барилга 2 корпусоос бүтэх зураг төсөлтэй зураг төслийн дагуу 2 блокоос бүрдэх шинэ эмнэлгийн барилгыг барихад 26 тэрбум төгрөг шаардлагатай болсон юм. Гэвч улсын хурал 2014 онд уг барилгыг барихад шаардлагатай хөрөнгийг үндэслэхүй тооцоол гэсэн шалтгаанаар улсын төсвөөс хассан байдаг. Харин энэ онд 2.6 тэрбум төгрөгийг эхний ээлжийн барилгаа эхлүүлээ гэсэн заавартайгаар улсын хурал төсөвт суулгаж өгсөн юм. Энэ дагуу эрүүл мэндийн спортын А блокыг барих гүйцэтгэгчээр шалгарсан Zast Construction компанид барилга эхлүүлэх үүргийг өнгөрсөн 1-р сард өгч байлаа. Гэтэл барилгын хөгжлийн төвөөс барилга барих газар техникийн аль тавьж 2 блокоос бүтэх 2 барилгын суурийг нэгэн зэрэг тавих ёстой гэсэн шаардлагыг эрүүл мэндийн спортын яам тавьсан. Улмаар Б блокыг барих гүйцэтгэгч компанид сонгох шалгаруулалтыг эрүүл мэндийн спортын яамнаас явуулж Нутгийн зам компани тодорсон юм. Ингээд өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн түлэнхийн төвийн шинэ барилгын Б блокийн ажлыг тус компани эхлүүлжээ. Түлэнхийн төвийн А блокийн барилгын ажил өнгөрсөн 5 дугаар сарын дундаас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бол 3 давхар төмөр гаркад зөвхөн суурь хэсгийг бол босгоцсон байнамаа. Харин санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар бол 9 сарын 15-наас барилгын ажил түр зогссон гэдэг ийм мэдээллийг гүйцэтгэгч талаас өглөө. Давчхандаа 2015 төсөвлөгдсөн 2.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч Zast Construction Нутгийн зам компаниуд хуваа авч шинэ түлэнхийн төвийн барилгын суурь гаркад босгох ажлыг хийсэн байна. Гэхдээ сангийн яамнаас Яамагийн дэлхийн дансыг хаасан шалтгаанаар дээрх мөнгөн дүнг компаниуд бүрэн олгож дуусаагүй тухай гүйцэтгэгч талууд тодтогсон. Тэгэхээр бол ингээ нийтдээ бол 4.7 тэрбум мөхөр чинь энэ барилгууд бол бас ашиглалтанд 2016 онд орох тийм боломжгүй болчиход байна. Уг нь бол энэ барилга бол одоо нэлээд чухал ажил хөтлөө барилга нэг. Тэгэхээр бид нэр бол одоо байнгаараа улсын хурал дээр нэг асуудлыг бас асуулт тавина гэж бодож байгаа. Доороо энэ жилдээ эх жилдээ нэг 7 тэрбум төгрөг тавигдахгүй бол энэ барилгууд маань бол ямар ч явах боломж өсгөн сөөрөдлүүлдэг гэдэг эрсдэл нь. Удахгүй улсын хурлаар хэлэлцэгдэх 2016 оны төсвийн тодтоглоор дахин 2 тэрбум төгрөгийг уг барилгын ажилд хуваарлана гэдгээ сангийн яамнаас мэдэгджээ. Гэхдээ энэ мөнгийг өмнөх 2.6 тэрбум төгрөг дээр нэмээд ч ажилд оривтаа урагшлахгүй гацна гэсэн тайлбарыг салбарын яам гүйцэтгэгч компаниудын зүгээс хийсэн байна. Энэ хоёр компани бол яг гэрээний гэрээгээр хүлээс үргээ бол гүйцэтгэж байгаа. Тэгээ нөгөө 2.7 тэрбум гэдэг маань өөрөө бол нэг төс төртгийнхаа одоо нэг 10% л санхүүжилт авч байгаа болохоор бол тийм бидний хүссэн үр дүнд очих хэмжээнд байж чадахгүй л дээ. Хэрэв улсаа санхүүжилтийг нь асуудалгүй шийдээд өгвөл 2016 онд багтаж түлэнхийн төвийн шинэ барилга ашиглалтанд орох байсныг эрүүл мэндийн спортын яам учрууллаа. Одоогоор тус барилгын А блокийн ажлыг гүйцэтгэгч Zast Construction-ийн хувьд нийт 2 тэрбум 36 сая төгрөгийн өртөгтэй суурь зүтгэл гаркад цусгах ажлыг хийжээ. Үүнээс 1 тэрбум 244 орчим сая төгрөгийг ажлын үс олгон эрүүл мэндийн спортын яамнаас авсан байна. Уг компани тухай цаашид улсаа санхүүжилт орж ирсэн тохиолдолд эмнэлгийн барилгын ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Ямар ч 2 жил гаруй баригдах гэж дуншсан түлэнхийн төвийн шинэ барилгын суурь тавигдлаа. Одоо ажил хэр хугацаанд үргэлжилж тус эмнэлэг хизээ шинэ барьтаа болох вэ гэдэг улсын эдийн засгийн байдал улсын хурлын гишүүдийн ухамсар болоод салбарын яамныхны үүрэгт ажиллаа хэрхэн хийдгээс шалтгаалгаар болоод байна.